За зарим нэг асуулт давхцаж байгаа учраас товчхон асуучих. Стратеги ач холбогдол өхий бүтээгдэхүүн хангамж нийлүүлэлтийг дэмжих гээд байгаа энэ хуулийн нөхцөл байдал дээр сард бид нар 60 мянган тонн энгийн А92 хэрэглэдэг байсан бол энэ маань өсөөд 80 болоод байгаа. Энэ учраас энэ баг зэрэг логистикийн дутагдалд ороод байна л гэсэн ийм асуудал. Тэгэхээр хуулийн 7.1-ийн 4-д байгаа. 7.1-ийн 3-д заасан чиг үүргийн хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарлах, жижиглэнгээр түгээх, борлуулах арга хэмжээг тогтооно гэсэн. Тэгэхээр нэгэсэндээ бол засаг маань орж ирээд энэ бүх ажиллагааг хяналтандаа авах нь байна л да. Тэгээ засаг маань орж ирээд энэ хяналтандаа авчиж байгаа тохиолдолд энэ харин логистик түгээлт нь сайжрах уу? Ялангуяа энэ дарга нар орж ирээд түүнийг дагсан хүнд суртал өөртөө болон бусдаа давуу байдал үүсгэх нөхцөл болох юм биш үү? Ер нь энэ зах зээлийн эдийн засгийн нөхцөлийн үед энэ зах зээлийн эдийн засгийн энэ тогтолцоо мөн үү гэдэг нэг юм асуулт байна. Хоёрдугаарт Оросын холбооны улсаас энэ хөнгөлтөө үнээр $705 тогтмол гүйлгээр нийлүүлж байгаа энгийн 92 бензин 60 мянган тонноор хязгаарлагдаад нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хөнгөлөлтгүй үн нь хэдүү? Хөнгөлөлтгүй үнээр авах юм бол энэ дээшээгээ хэмжээ хязгааргүй авч болох юм уу? Энэ тохиолдолд альж тохиолдолд эсвэл энэ 60 мянгаар хязгаарлагдчихад байгаа мó гэдэг хоёр дахь асуулт. За гурав дахь нь ер нь энэ стратеги ач холбогдол өхий бүтээгдэхүүн хангамж нийлүүлэлтийг дэмжих аж ахуй нэгжийг сонгох эрхийг засгийн газарт олгох тухай гэдэг байгаа. Стратеги ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих аж ахуй нэгж гэдгийг яг юу гэж үзэж байгаа вэ? Энэ яг хаанхын ямар хөрөнгө оруулалттай, ямар хуу статустай юу гэж томьёологдсон байгууллага байна вэ? За дөрөвдүгээр энэ хуулийн хэрэгцээ шаардлага бол нэг юм 20 мянган тонн шатхуун дутагдаад байдаг. Гэтэл шийдэл маань өөрөө агуулга сав барина гэдэг. Агуулга сав бариад ингээд өргөдөх гэсээр хэдэн жил болох вэ? Ямар хугацаанд шийдэгдэх вэ? Богино хугацааны шийдэл энэ байж чадах уу? Цаашдаа ерөөсөө энэ агуулга савны дутагдлын асуудал биш. Одоо байгаа савуудаа харин дүүргэх логистик тогтолцооны л асуудал юм биш үү гэдэг нэг ийм дөрвөн асуултыг танаас асууя. Дамжны сайд. За төвшин гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр асуулт бол энэ хуваарлалт хязгаарлалт хийх хэмжээтэй холбоотой асуудал дээр нэг ийм асуудал үүсэж байгаа. Улсын хэмжээнд 1800 орчим шатхуун түгээх станц байна. Улаанбаатар хотод 280 орчим шатхуун түгээх станц байна. Сая ингээд шатхууны хямралууд ингээд жилд болоход манай улсад бид аль шатхуун түгээх станцад хэдийн хэмжээний ямар бүтээгдэхүүн байгаагаа мэдхэд туйлын хүндрэлтэй байна. Зарим шатхуун түгээх станцууд байгаа мөртлөөсөө зарахгүй байна. Ямар шалтгаанаарыг нь мэдэхгүй. Зарим аж ахуй нэгжүүд маань бөөний борлуулалт руугаа түлхүү анхаарал хандуулад жижиглэнгийн борлуулалт руугаа хийхгүй байна. Сая бол жишээ нь ямар гажиг үүсчихэж байгаа вэ гэхээр сая 4 хоногийн хугацаанд засагдаад дуусч байгаа энэ дизель түлштэй холбоотой асуудал дээр ямар асуудал үүсэж эхэлж байна гэхээр бөөний үн нь 3800. Жижиглэнгийн үн нь 3160. Бөөний хэрэглээ нь манай улсын нийт хэрэглээний 60 гаруй %. Жижиглэнгийн хэрэглээ буюу иргэдийн хэрэглээ 30 орчим %. Ингэнгүүт бас шатхууны асуудал хүндрэх гээд байна гэдэг нэг юм зарим сошиал ойлголтоос шалтгаалаад аж ахуй нэгжүүд маань их хэмжээгээр нөөцлөөд иргэдэд олдох байгаад эхэлж байгаа. Нөгөө сумдуудад очих байгаад эхэлж байгаа байхгүй. Энэ үед яах вэ? Зах зээлд нь найдад орхих уу? Болооч энэ хуваарлалтаа басан зохицуулаач гэдэг юм хийх үү? Тэгэхээр энэ улсын хэмжээнд байгаа бүх шатхуун түгээх станцууд дээр мэдрэгч тийм бүтэн системүүд байдгийн байна л. Харж идэг хаана байгаа юм байхгүй. Нөөцөө яаж өдөртөх юм. Одоо бол уцаар ярьдаг хүн явуулдаг мензуркаар хэмждэг ийм л ажилт. Хүний хүчээр дийлэхээс өнгөрчөөд байна. Цахим систем оруулж ирээ. Цахим удирдлагын тогтолцоонд шилжүүлъя л гэж байгаа. За гол нөхцөл нь хизээ төр орж ирэх вэ гэвэл импортын хэмжээ 50%-аас доош унвал төр хуваарлалт зохицуулалтын дээр нь оролцсноо л гэсэн ийм л зохицуулттай. За ийм төрлийн зохицуултыг бол бас энэ либерал эдийн засгийн орнууд бол бүгдээрээ л бас өөрсдөө үйлдвэрлэдэггүй ийм орнууд бол хийдэг юм бэл.
Шатхан бол одоо стратегийн одоо тийм бүтээгдэхүүн учраас бид бол энэ дээр бас онцгой анхаарах хэрэгтэй мөлий. За Оросын холбооны усаас орж ирэх 60,000 тонн бол хатуу тогтцсон одоо үн байдаг 705. За энээс дээш хэмжээг бол хамаагүй хязгааргүй аваач л гэт. Хүссэн хэмжээнд чи өгнө. Энэ нь бол тухайн үеийн зах зээлийн үнээсээ хамаарна гэж. Заримдаа $800 гаруй доллар байна. За одоо бол эн чинь нэг хэдтэй байна да. $800 орчим доллар л байгаа да. Евро стандартын. Ийм л